Бүх хүмүүстээ энэ өдрийн мэнд кино товчлолдоо тавтай морилно. Taxi Driver киноны дараагийн ангийг ярихаар бэлтгэлээ. Кино эхлэхэд Пак, Чой нар цонхоо хичээнгүйлэн арчиж байх хооронд хөөхөн Ангоин тэднээс нөгөө хуучин микроавтобусны талаар асуух ба түүнийг засаад удаж байгаач Чой зарахдаа нэг л дурамчин байгаа талаар хэлдэг. Хэрв энэ 7 хоногт зарахгүй бол дахиад даатгалын мөнгө төлөх хэрэгтэй болно гэдгийг Ангоин тэдэнд санууллаа. Ангоин өнөөдөр таксины жолооны үнэмлэхний шалгалт өгөх гэж байгаа ба тэр машиндаа замын хөдөлгөөний дүрмээ судалсаар л байна. Ямартай ч Ангоин шалгалтандаа тэнцэж бүр бараг л төгс оноо авсан гэж гайхуулна. Тим Доги түүнд баяр хүргэхээр хүлээж байсан бөгөөд маш хөөрхөн таксины загвар бэлэглэх ба Ангоин их баяртай хүлээж авдаг. Ангоин түүнийг өөрийнх нь анхны үйлчлүүлэгч болохыг ураад бензин дуусталд дагуулад явна гэж амладаг. Тэр орой туйлдж ядарсан харагдах таксины жолооч Ноён Үү Жан захиралтай уулзахаар ирэх ба Ноён Үү бол өмнө нь Солонгон таксид ажиллаж байсан жолооч бөгөөд өрөө төлж төрийн албаны шалгалтанд бэлдэж буй охиндоо туслахын тулд бие даан ажиллахаар явсан нэгэн юм. Ноён Үү яаралтай хэрэгцээндээ зориулж 3 сая вон бэлнээр зээлхийг хүсэх ба манай Жан захирал шууд зөвшөөрч маргааш бэлэн мөнгө гаргаж өгөхөр болдог. Ноён Үү түүнд маш их талархаад яаран гараад явдаг. Маргааш нь Чой Пак хоёр машинд нь худалдан авч олсон байдаг ба тэрхүү Нямбай үйлчлүүлэгч машины бүх жижиг хэсэг бүрийг нэг бүрчлэн шалгаж эхэлдэг. Хэсэг хугацааны дараа тэрхүү Нямбай үйлчлүүлэгч машиныг худалдаж авахар зөвшөөрөх боловч хамгийн сүүлчийн удаа туршиж барьж үсхийг хүсэх ба манай хоёрч дуртаяа зөвшөөрөв. Ингээд нөгөө залуу машинд суугаад дахин одсон бөгөөд дахиж харагдсангүй. Манай хоёр түүнлүү залгасан боловч утас нь унтарсан байдаг ба тэд орой болтол түгшүүртээ хүлээж бүхэн шөнийн турш бороонд зогсож хүлээж хондог. Өглөө нь тэд Ангоиноос нөгөө хлөөвөрчний талаах мэдээллийг олж өгөхийг сандарсаар хүсдэг. Яг энэ үед Жан захиралд Ноён Уугаас дахиж мөнгө зээлэх шаардлагагүй босон гэсэн дуудлага илдэг. Ямар нэг зүйл болохгүй байгаа гадарсан Жан захирал Ноён Уугийн гэрлүү яаран очиход охин нь аавыгаа осолд орж эмнэлэгт хүргэгдсэн гэдгийг хэлэх ба тэрээр аавынхаа шургуулганаас гэр бүл цуцлах өргөдөл олсон байдаг. Жан захирал эмзэв рүү яаран очтол Ноён Уу дээвэр дээрээс үсрэх гэж байхыг хараад маш их цочирдох ба Жан захирал түүнийг тайвшруулж азар энэхүү муухаг үйлдэлээс нь ятгад зогсож чаддаг. Эцэст нь Ноён Уу бууж ирээд Жан захиралыг тэрвэн уйлж гарна. Ноён Уу өөрийн гэсэн хувийн такситай болох гэж байгаад аимшигтай их өрийн зарлинд орсон талаараа хэлдэг. Тэрээр хаанаас л бол хаанаас зээл авч бүх хөрөнгөө машин авахд зориулсан байх ба гэтэл өмнөх эзэн нь эрүүл мэндийн асуудалтай гэсэн шалтгаанаар хувийн таксины тусгай зөвшөөрлийг зах зээлийн үнээс хямд санал болгосон ба тэрээр хуурцсан байдаг. Зах зээлийн үнээс хэд хямд зарсан гэж хэл ам гаргахгүй тулд тэд түүнийг зах зээлийн үнээр гэрээ байгуулж харин сар бүр 800 мянган вонд буцаан авч байхаар тохирогдсон байдаг. Ноён Үү ихнэр хүүхдүүдтэй баяртайгаар гайхуулж байтал гинтхэн нөгөөх тусгай зөвшөөрлөн цуцлагдсан ба учир нь энэхүү зөвшөөрлийн өмнөх эзэн согтуугаар жолоо барьж байгаад осол гаргасан байжээ. Одоогийн мөрдөрдөж буй хуулиар хэрв эзэмшигч нь ийм төрлийн гэмт хэрэгт торгуулсан бол уг зөвшөөрөл нь өөр хүн шилжсэн эсхээс үл хамааран шууд цуцлагддаг байна. Лойвөрчид энэ хуулийг маш сайн мэдэж байсан ба ашиг олохын тулд хүчингүй болох гэж буй зөвшөөрлийг түүнд яаран зарсан байдаг. Ноён Үү цагдаагийн газраас эхлээд гомдол мэдээллийн төв хүртэл хаа сайгүй гүйж үтсэн боловч бид зөвхөн хуулийг дагаж байна гэсэн хүйтэн хариулт авсан байдаг. Тэрээр асуудлыг шийдвэрлэхээр нөгөө компани дээрээ очиход тэд юу ч мэдэхгүй гэж мэлзэн үл тоож чаддсан бол цагдаад өг гэж даажигнана. Тэрээр амьдрахын тулд түрээсийн такси барин хүнд хэцүүг төвчж байтал удалгүй түүний нэр дээр түрээсэлсэн тансаг зэрэглэлийн машин осолд орсон тул 40 сая воны нөхөн төлбөр түл гэсэн дуудлага ирэх ба. Ноён Үү тэдэнтэй нүүрэлтэхээр очиход лойвөрчид түүний гарын үсэг зурсан гэрээг гаргаж ирээд үзээлж сар бүр авч байсан 800 мянган вон нь үнэндээ буцаан олголт биш. Харин түүний нэрийг ашиглаж импортын тансаг машин бүртгүүлсэний төлбөр байж таардаг. Түүний гарын үсэл зурсан их хур дээр ийм заарт байгаагүй ч хууц бүр дээр тамга дараагүй байсан тул тэднийг лойвөрчин гэж батлахад ер нь хэцүү. Ноён Үүг уурлаж харахад цаанаас баавга шиг том биетэй залуу гарч ирээд түүнийг хайр найргуу зоддог. Захирал гих Ча Баянг түүний гар дээр гიშгэж бүх зүйл хууль ёсны дагуу байгаа болохоор цагдаад хилээд ч нэмэргүй хэмээн муухагаар дурамжлана. Ингээд тэрээр тусгай зөвшөөрлөө жалдаж дээрээс нь гинтхэн асар их өрөнд унсан байдаг. Ноён Үү бүрэмсэн мухардалд орсон ба энэ бүх түүхийг сонссон багийнхан маш ихээр дургуун хүрдэг. Ноён Үү тоглоомын консол дээрх ногоон товчлуурыг дарснаар өшөө авартын ажиллагаа аль биесээр эхлэж байгаа юм. Багийнхан судалгаа хийж эхлэх бөгөөд уг компани нь үнэндээ томоохон хэмжээний лөөгрийн бүлэглэл болохыг тогорхой байдаг. Захирал Ча Баянг
Өмнө нь өмгөөлөгч байсан бөгөөд үххийн аягтай осол гаргаад хэргийн газраас зугтсан тул өмгөөлөгчийн эрхээ хасуусан нэгэн байх бөгөөд шоронгоос суллагдсныхаа дараа тэрээр хуулийн мэдлэгээ ашиглан цорхоог олж шудраг хүмүүсийг хуулийн дагуу залхидаг болсон байдаг. Багийнхан бүгдээрээ мөрдлөг хийхээр тийшээ яваад очиод Чой Пак хоёрын хэд хоногийн өмнө машиныг нь авч зугтсан Лөөвөрчин энд байх бөгөөд түүнийг харсан Чой шууд бууж очиод мөнгөө буцааж өгөхийг шаардав. Лөөвөрчин Даку эхэндээ Чойг танихгүй дүр эсгэж байснаа удалгүй жинхэнэ төрхөө харуулж машины хөдөлгүүр туршилтын үед эвдэрсэн тул гэрээний дагуу засварын зардалд 10 сая вон суутгана гэж хэлчихва. Үүнийг сонссон Чой өөрлөж түүнтэй зодтолтохыг завдсан ч нөгөө нь том биетэй залуу түүнийг өргөөд гадаа гараад хайчихдаг. Ангоын Лөөвөрчдийн ноён өөгийн нэрийг ашиглан түрээсэлсэн тансал зэрэглэлийн машиныг олж тогтоодог ба тэд энэ машиныг сарын 15 сая воноор өөрсдөө машин түрээслэх боломжгүй хүмүүс буюу гэмт хэрэгтнүүд эсвэл гэмт хэрэг хийхээр төлөвлөж буй хүмүүст дамжуулан түрээсэлдэг болохыг олж мэддэг. Хэрв тэд осол гаргавал бүх хариуцлагыг ноён өө үүрэх аюултай байдалд орсон байдаг. Тансаг машинтай 3 залуу замын хөдөлгөөнд маш бүдүүлэг оролцож, явган хүний замаар хурдлан давхих ба. Тэд нэгэн явган зорчигчийг мөрөгчхөөд харин ч өөдөөс нь машин эвдлээ хэмээн занал хийрч төлбөр нэхэн дарамтлагдаг. Ойр хавьд байсан хүмүүс дургуутсан ч хинэн ч тэдэнд саад болж зүрхэсэнгүй тэднээс айж зогсоно. Харин Ким Доги тэдний замыг хаан зогсох ба хүчээр зогсоодог. Тэдний нэг нь машинаас бууж ирээд Ким Догиг цохихыг завдах ба. Яг энэ мөчид багийн 2 гишүүн нь микроавтобусаар замыг нь хааж нөгөө Лөөвөрчдийг нарийн гудамжинд шахаж оруулдаг. Ингээд Ким Догиг тэднийг сайн сургаж байхгүй болгож байгаа юм. Машиныг нь хураан авч бааз руугаа авчрах ба. Гэвч гол асуудал нь машин түрээсийн гэрээ хүчин төгөлдөр хിവэр байсанд оршиж байгаа. Ноён өө нөхөн төлбөрөө төлөх шаардлагатай хിവэр байгаа тул асуудлыг үнцээр нь шийдэхийн тулд Ким Догиг тэдний үүр рүү нэвтэрч Лөөвөрчдаас мөнгө салахаар шийддэг. Яг энэ өдөр нэгэн гинэн залуу машин авахаар ирсэн байх ба. Тэрээр үйлдвэрт дөнгөж ажилд орсон бөгөөд 7 сартай жирэмсэн эхнэртэй зориулж аюулгүй машин авахыг хүсэж байдаг. Лөөвөрчд амархан ол зоосноо мэдээд түүнийг маш хямд үнээр машин авах гэрээнд гарын үсэг зуруулж залдах бөгөөд түүнийг гарын үсэг зурсны дараа тэд гэрээний нуусан байсан хуудсыг гаргаж ирээд үлдэгдэл төлбөр болох 20 сая воныг нэмж төлөхийг шаардаж эхэлдэг. Гинэн залуу залууснаа мэдээд машин авахаа боллоо гэж мэдгдсэн боловч тэд гэрээ цуцалсны төлбөр гэж 20 сая вон ихдэг. Залуу тэднийг цагдаад өгнө гэж занал хийлэхэд захирал Ча Баянг юу ч хэлэл хүүгээр ирж мод шүүрэн аваад түүнийг зодож эхэлдэг бөгөөд дараа нь тэрээр өөрийн туслах Дакуг шүдээ зуугаад цэг зогсохыг тушааж байгаад зодож гарна. Ингэж байгаа нь гэмтхийн зэрэг тогтоолгох бичиг авч үйлчлүүлэгчийг ажилтан руу халдсан гэж цагдаад өгөх гэсэн зал байдаг. Мөн залуугийн гэрийн хаягийг мэднэ гэдгээ хэлж эхнэр хүүхдэд нь санамсаргүй осол гаргана хэмээн дахин занал хийлдэг. Худалдан авагч залуу айж сандран өршөөл ирж эцэст нь огт хүсээгүй машинаа авахаас өөр аргагүй тулдаг. Энэ удаагийн бичлэгийг олон улсын спортын компани хамтрах хүргэж байна. Та 18 нас хүрсэн бол сэтгэгд хэсэгт байршуулсан холбоосоор ороод манай суугийн Нандин гэх урамшууллын кодыг оруулаад анхны урамшууллаа аваарай. Яг энэ үед Ким Доги маань машинаараа галзуу юм шиг давхиж орж ирээд нөгөө машины ард талаас зөөлхөн очиод мөрөгчөв. Тэрээр сандарсан дүр эсгэн уучлалт гуйхдаа санамсаргүйгээр гэрээний цаасан дээр кофе асгаж дээрээс нь гიშгэж орхих бөгөөд одоо яах вэ? Гэрээ хүчингү болчлоо гэж хэлээд Ким Догиг ирэмхийг харсан худалдан авагч залуу маш их баярлаж машин авахаа боллоо гэд маш хурдан эндээс зүхтэн. Захирал Баянг машины хохирох босон. Гэрээ цуцалсны төлбөрийг Ким Догигоос нэхэх ба Ким Доги Баян хүний дүр эсгэн нөхөн төлбөрийг нь дуулууртай түлхийг зөвшөөрч машиныг нь худалдаж авдаг. Үүнийг харсан Баянг туслах Дакугээр түүнтэй гэрээ байгууллаа. Ингээд Ким Доги хуучин машиныг хит өндөр үнээр худалдаж авахар болж байгаа юм. Үзүүдэх танхимаас гараад удаагүй байтал машины хурд гинт өөрөө нэмэгдэж, жолоодлоггүй болон тоормсон ажиллахаа болж осол гарах төгтөг ба. Аюултай нөхцөл байдалд Ким Доги хурдан сэтгэж, машиныг ухрааж жолоодан барилгын талбайн хаарт руу шууд мөргөж зогсов. Үүний ачаар аимшигт осол гарахаас сэргийлж чадсан ч хүчтэй мөргөлтийн улмаас Ким Доги маань ухаан алдах бөгөөд азар Ким Доги хүнд бэртэж гимтээгүй байдаг. Чо Пак 2 машиныг шалгаж үзээд энэ нь 3 дугаар зэргийн үерт авсан машин буюу хамгийн аюултай түвшнийх болохыг олж тогтов. Хэрэв ус хөдөлгүүрт орвол машин явж байхдаа гинт унтрах, эсвэл өөрөө хурдлах аюултай бөгөөд энэ нь хөдөлгөөнд цагтай бөмбөгөөс ялгаагүй юм гэдэг. Гэвч Лөөвөрчд маш нарийн ажилласан байх бөгөөд тэд шаврын уул мөрийг нуухын тулд суудлын бүс, жолооны хүрдний болт, хаалганы резин, бүр гал хамгаалагчийн хайрцгийг хүртэл сольсон байв. Гэсэн ч Аянгоын шавар наардсан нэгэн жижигхэн хэсгийг олж чаддаг. Хуулийн дагуу ийм хэмжээний үерт авсан машиныг шууд
устгад оруулах ёстой байтал тэд зарсаар байгаа нь уйлт авсан машинуудыг олж авдаг сүлжээтэй гэсэн үг юм. Энэ үед ноён уу ихнэр хүүхдүүдээсээ ичиж гэртээ харж зүрхлэхгүй нуугдсаар л байдаг. Жан захирал ноён уугийн ачааг хөнгөлөхийн тулд тансаг зэрэглэлийн машины үрийг өөрийн нэрээр шилжүүлж авдаг. Ким Доги зөөрчдийг нууцаар дагаж байгаад тэдний ноён ууд таксины зөвшөөрлийг 100 саяар зарсан яриаг олж сонсох бөгөөд тэд уг зөвшөөрлийг ердөө 1 саяар авсан атлаа инхүү зарсан тул Ким Доги тэднээс 100 дахин илүү төлүүлнэ гэж шийддэг. Яг энэ үед зурагтаар хүчтэй борооны улмаас зарим газар уйш тавцсан тухай мэдээ гардаг. Захирал Баянг үүнийг шууд боломж гэж харах ба бусдахуудаа ачааны машин бэлтгэхийг тушааж байдаг. Тэд хогийн цэг дээр очиж уйлд дөнгөж авцсан 7 үнэтэй машиныг худалдаж авдаг. Эдгээр машинууд бүгд даатгадгүй тул уйш тавцсан гэх ямар ч бүртгэл байхгүй. Дэжгүүрээс авч буй хүмүүс юу авч байгаагаа огт мэдэхгүй өнгөрнө. Тэд уйш тавцсан машинуудыг ийм аргаар орж авдаг байсан. Шүн дунд Ким Доги нотлох баримт олохоор хогийн цэгийн офис руу нууцаар нэвтрэх ба тэд машины эзэмшигчийн бичиг баримтыг ашиглан машиныг устгалд орсон мэт харагдуулж өмчлөгчийн нэрийг өөрчилдөг болохыг олж мэддэг. Хогийн цэгийн эзэн Ким Догиг олж хараад халтхыг тавцсан боловч Ким Доги түүнийг хурдхан шиг цохиж унгаа. Үүш тавцсан машинуудыг нууц цэхэд авчирч цэвэрлэн янзалсны дараа маш өндөр үнээр зардаг байж. Хамгийн аимшигтай нь Баянг туслахдаа дэлбэрсэн аюулгүй дэрнүүдийг солихын оронд маш чадварлаг оёж янзлахыг тушаадаг байв. Энэ үед туслалхууд нь өчигдөр хогийн цэгээс худалдаж авсан бүх машин бүртгэлээс хасагдсан тухай мэдээлэх ба Баян уурлан хогийн цэгийн эзэн рүү залгасан боловч түүнтэй холбогдож чадсангүй. Тиймээс тэрээр бүх зүйлийг агуулхад хийж машин бэлтгэхийг тушаадаг. Үүний дараа тэрээр Баян залуусаас бүрдсэн үржлүүлэгчдтэйгээ уулзахаар нэгэн шөнийн клуб руу яарвчлан ирдэг. Эдгээр залуус түүнийг хуулийн мэдлэгтэй, биеэ үнэлэгч авах, эсвэл согтуугаар осол гаргах зэрэг гэмт хэрэг хийхдээ хуулийг хэрхэн тойрч гарах талаар зөвлөгөө өгдөг тул өдөртөгч хэмээн хүндэлдэг аж. Эдгээр муу залуус нь мөн түүний тансаг зэрэглэлийн машинуудыг бусдын нэрээр түрээсэлж алзуу зүйл хийдэг хүмүүс байх нь тэр. Чой Пак хоёр хоорондоо зодтолдож байгаа дүр хэсгэн санамсаргүй байдлаар тэдний өрөө рүү орж дараа нь уучлалт гуйн гарах бөгөөд үнэндээ тэр хоёр шалан доор нууц камерууд байрлуулж амжсан байдаг. Үүний ачаар тэдгээр залуус Баянгаас машин худалдаж авдаг гол үйлчлүүлэгчт нь болохыг багийнхан олж мэднэ. Мөнгөний төлөө Баянг эдгээр аюултай машинуудыг замын хөдөлгөөнд оролцуулахыг улайр нь зүтгэдэг. Хэрв тэр мөнгөнд тийм их шунаж байгаа бол тэд ч бас мөнгийг нь ашиглаж түүнийг унгах болно. Маргааш нь Ким Доги дахиад их Баян тэнэл залуугийн дүрд хуурч найз охиндоо гинтийн бэлэг барихаар хуучин машин авахаар очив. Түүнийг ирэхийг хараад лөөвөрчдийн нүдэн сэргэж шууд тод улаан өнгийн машин танилцууллаа. Ким Доги шалхаж үзээд энэ нь мөн л уйш тавцсан маш муу машин болохыг шууд хараад мэддэг. Хэд хоногийн дараа Ким Доги өөр нэг дэлгүүрээс хуучин машин худалдаж авсаар байх бөгөөд тэнд нь Даку отож байгаад үйлчлүүлэгчийг нь булаахаар ирсэн байх үедээ түүнийг ийм олон машин авч байгааг нь хараад тэд маш их сэжилнэ. Энэ тэнэг нэг зэрэг олон хүүхэн эргүүлж хүүхэн болгонд машин авч өгөөд байгаа юм уу гэж гайхдаг. Маргааш нь Ким Доги 4 машин ачаар ачааны машинтай ирэхэд Даковын нүд нь орой дээрээ гарав. Энэ мэдээ аль хэдийн захирал Баянгт хүрсэн байдаг. Тэд амьдралдаа ийм зүйл хараад маш их гайхаж төөрөлдөж орхив. Тэр тэнэг машин авахдаа шалрахч үгүй, үнж тохирохгүй шууд л авчихдаг. Яг энэ үед туслах нь нөгөө тэнэг дахиад машин авахаар ирсэн тухай мэдээлв. Энэ удаад Ким Доги найз охноосоо сарчихсан. Уй гашууга тайлахын тулд шинэ машин авах хэрэгтэй байна гэсэн шалтак хэлв. Тэрээр тэдний шунлыг хөдлөхийн тулд зөрөөд багц мөнгө гаргаж үзүүлдэг. Өмнөхтэйгөө адил дарааллаар Ким Доги гэрээнд гарын үсэг зурсны дараа Баянг нуусан хуудасаа гаргаж ирээд үрдэгдэх 7 сая воныг нэмж төлөхийг шаардав. Түүнийг гэрээгээ цуцлах болов гэж бодож байтал Ким Доги харин ч чекээр төлөхийг шууд зөвшөөрөв. Лөөвөрчд бүр гайхаж орхих бөгөөд энэ тэнэг юу төлөвлөд байгаа юм бол гэж бодоод тэд огт ойлгохгүй байв. Тэд сониуч зангаа барьж дийлэлгүй Ким Догиг дагаж явах бөгөөд загас угуушийг өмгснийг мэдсэн Ким Доги тэднийг хуучин машинуудын цугларсан цэг рүү дагуулan очдог. Тэнд Ким Доги дөнгөж авсан машины түлхүүрийг нэгэн төхөөрөмж рүү хийж нууц үг даахыг тэд харж зогсов. Гэтэл нөгөө төхөөрөмж нь автоматар багц мөнгө гаргаж ирдэг. Ким Догиг явсны дараа нөгөө хэд гүйж очиод машинуудыг шалгатал бүгд хуучин хэрэггүй машинууд байдаг. Тэд Ким Догиг яагаад энд олон 10 машин цуглуулад байгааг энэ нь мөнгө угаах эсвэл хар тамхины 8 юу гэж бүрч их гайхдаг. Баянг автомат төхөөрөмж дээр очиж нууц үгийг нь олохыг хичээсэн ч чаддаггүй ба уурандаа төхөөрөмжийг химх цохоод Ким Догиг баривчлахыг хүмүүстэй тушаадаг. Төд удалгүй Ким Доги шинэ найз охинтой болсон гэж сайрхсаар дахиад машин авахаар ирэхэд тэд түүнийг барьж нэг газар авчираад байцааж эхлэх бөгөөд
Ким Доги шууд л би нэг маш гоё арга олчихсан юм а гэд бүх зүйлийг хэлж орхилоо. Хэрв тэр өөртөө зориулж хуучин машин авбал нөгөө хүн нь машины үндсэн үн дээр нэмээд 10% шимтгэл төлдөг гэж тэрээр нууцаа тэдэнд хэлдэг. Ким Доги нөгөө хүн яагаад ийм олон машин авч байгааг мэдэхгүй дүр эсгэх ба. Түүний халаасанд 100 машин худалдаж авах гэрээ байгаа бөгөөд одоогоор нөгөө хүнд зориулж ердөө 30 машин цуглуулад байгаа гэж хэлдэг. Сэжиг ахуулахгүй тулд тэрээр зориуд нэг нэгээр нь машин авдаг гэж хэллээ. Баян үүнийг сонсоод Ким Догитой хамтарч ажиллахыг шууд шаардав. Ким Доги ч үүнийг л хүлээж байсан мэт дуртаяа зөвшөөрдөг. Шалгаж үзэхэд лөөвчтэй агуулхад ердөө 36 машин байсан бөгөөд Ким Догийн цуглуулсан 30-ыг нэмээд 66 болов. Ингээд 100 машин болгоход 34 машин дутаж байлаа. Багийнх нь тэр даруй цахим орчинд тэдний ойролцоох нэгэн такси компани шугам задарсны улмаас үеж давтаж бүх машин нь усан давтсан тухай хуурамч мэдээ бэлтгэн тараадаг. Жан захирал бүх зүйлийг бодит мэд харагдуулахын тулд машинуудыг усаар дүүргэв. Тэр шөнө зогсоол дээр очиж шалгана. Машинууд үнэхээр үеж давтсныг батлах бөгөөд. Энэ үед Жан захирал дампуурсан такси компанийн захирлын дүрээр тэдний өмнө гарч ирдэг. Баян үеж давтсан 30 таксиг төмрийн хаялдлаас арай илүү үнээр авахар санал болгож бүр чимдаан дүүрэн бэлэн мөнгө авчирсан бүүд. Жан захирал баярсан дүрсгэн борлуулалтын гэрээг шууд бэлтгэв. Машинуудыг баяртайгаар ачиж байтал Жан захирал гинтхэн үйлдвэрлэл төлбөр болох 500 сая воныг бэлнээр нэхэж орхив. Энэ нь яг л тэдний ноён ууд ашигласан зал байдаг. Таны гэрээнд тийм зард байхгүй гэхтэн Жан захирал. Би энд нэг тусгай зард нэмчий. Хуудас болгон дээрээ тамга дарбиж хэн хилээгүй юм бэ? Химэн дайжигнан. Залил уснаа мэдсэн Баян гуурлан том биетэй залууга дуудаж занхийлв бөгөөд гэрч Жан захирал тулалдахад байх ба яг энэ үед Баян тэнэг Ким Доги болон Жан захирал хоёрыг хамтрагчид болохыг мэддэг. Баянг Жин анхнаасаа л залдууснаа ойлгох ба Жан захирал хуучны танилуд болохоор гэрээг цуцлах боломжгүй ч машинаа солих боломж олгоё гэж хэлэхэд Ким Доги тэдэнд тоглоомон машины цуглуулгаа үзүүлдэг. Баян гуурлан том биетэй залууга Ким Доги руу дайхыг тушаадаг. Тогтчхондоо Ким Доги хоёр хүн цохилдоор түүнийг шалан дээр унгаж орхидог. Бусдын дайрсан ч мөн адил зодуулж дуусав. Баян ухарч, баян залуус руугаа залхан 1 жилийн турш супер машинуудыг үнгүй унуулна гэж амлаад тэднийг дууддаг. Тэднийг цугласны дараа Ким Доги тэднийг үдэж бүгдийг нь араасаа хөөлгөх бөгөөд тэд хуучин таксиг амархан барьчихна гэж бодсон ч Ким Догигийн машин харагдаж байгаагаасаа огт өөр байдаг. Тэрээр 300 км цаг хүртэл хурдалж бүх супер машинуудыг ардаа хаяж тоос шороонд нь үлдээдэг. Ким Доги тэднийг хонгол руу өрхтөн оруулсны дараа пак хаалгыг нь хааж бүгдийг нь түгжиж орхин. Тэднийг Ким Догиг хайж байх зуур тэрээр тэднийг шууд мөргөж зогсоодог. Энэ хүртэл өөрсдөө хүрээд ирсэнд баярлалаа. Хүргэлтийн зардал хэммэчлээ. Гэрээнд шинэ машиныг супер машинаар солихоор заасан байгаа. Сайн уншаагүй юм уу гэж Ким Доги хэлдэг. Ким Доги тэднийг мөнгө төлөхгүй гэдгийг таамаглаж байсан тул супер машинуудыг нь хурааж авах энэхүү төлөвлөгөөг боловсруулсан байдаг. Баянг уурж туслахуудаа дайрахыг тушаасан ч Ким Догигийн хувьд эдгээр гар хөлүүд нь ердөө ялаа шиг л байгаа юм. Том биетэй залуун ч ердөө 3 секундын дотор ялагдав. Захирал Баянг хутга гаргаж дайрсан ч Ким Доги түүнийг хурдхан зэвсэггүй болгож газар унт нь түүнийг зоддог. Өшөө авартаа дуусгахын тулд Ким Доги тэдэнд өөрсдийнх нь бусдад зарсан хөдөлгөөнд цагтай бөмбөг буюу аюултай машинууд дээр суух ямар байдгийг биеэр нь мэдрүүлэх бөгөөд Ким Доги та нарын сууж байгаа энэ машин тань санагдаж байна уу гэхэд туслахын сандран машиныг танив. Энэ чинь үеж давтсан машин байна. Би өөрөө энэ машины аюулгүй дэрийг ойсон шүү дээ гэж тэр хашгирна. Зоовирчид өөрсдийнх нь зарсан нисдэг авс гэгддэг тэрхүү машинуудыг унаж явахдаа гэмгүй хохирогчдын мэдэрсэн тэр аимшигт айцыг биеэрээ амсаж цөхрөнгөө барцгаана. Энэ бол мөнгөний төлөө бусдын амь насыг үл томсорлсны төлөө төлж буй тэдний төлөөс юм. Ноён өө ихнэр хүүхдүүд дээрээ иргэн ирж дахин ажигтаа урдаг. Багийнхан зөвхөн нэгэн гэмгүй хүнийг төдийгүй бүхэл бүтэн гэр бүлийг аварч чадсан ба энэ удаагийн даалгавар амжилттай биелв. Багийнхан амттай барбекю идэхээр цугларсан ч тэдний амралт удаан үргэлжлэхгүй бололтой. Нэгэн харанхуй цаг засварын газарт нэгэн хачирхалтай этгээд солонгон таксигийн нэрийн хуудсыг гартаа атгаж өшөө хорслоор дүүрэм. Би та нарыг бүгдийг чинь арна гэж шивнэн. Тэр дайсан уу? Эсвэл өшөө аварт хэрэгтэй болсон хохирогч юу? За энэ хүрээд кино маань дууслаа. Сувгийг маань дэмжиж subscribe дараарай. Баярлалаа.